Simple микрозил. Галзуу сэрийн суугта тавтай морил. За бүгдээрээ тавлаг сайхан манайхан. Энэ удаад хэдүүлээ Spooky in Love гэдэг галзуу цувралан дуусгацгаая. За цувралын маань өмнөх тайлбар бас л яг галзуугаа хэсэгтээ дууссан байгаа. Тэгэхээр хэдүүлээ бушуухан шиг үргэлжлүүлээд дуусгаж нэг мөсөн санаагаа амраацгаая. За та нарын санааг нэг дуустал нь ярьж өгөөд амраагаад өгөөрэй гэд хэдэн борооноодтай Simple app хамтран ажиллаж байна. Simple микрозил. За тэгээд та нар мөрөөгөө дэмжиж лайкаараа булаад өгцгөөгөөрэй. Бас галзуу кино Instagram хуудасаа дагаараа тэгээд сабатрагуул дараад нэгдээрэй. Кануга хоёулаа салий сүүгээ цуцлуулцгаая. Чи манай эмээтэй уулзсан юм уу? Эмээгийн хэлснийг хүн дээр тусгах хэрэггүй. Тийм хүн үнэмшээргүй зүйлд итгэх хэрэггүй штий. Чи өөрөө бүрж хүн үнэмшээргүй юмн донд амьдардаг штий. Кануга чи зүрхний мэс засалд орсноо яагаад хэлээгүй? Санааг чин зов очих байх гэд хэлээг юмаа. Намайг уучлаарай. Энийг чинь л би хэлээд байна. Надад тохиолдож байгаа бүхэн хизээ яаж дуусахыг би мэдэхгүй. Энэ бүх нөхцөл байдал донд чамайг надад санаа зовж зүрхээ өвтгөөсэй гэж хүсэхгүй байна. Бас би өөрөө ч чамд санаа зовоод яваад баймааргүй байна. Би одоо өөрийгөө яа гэж байна. Намайг уучлаарай. Энэ бүхнийг энд дуусгая. Кануг сандраад одоогийн асуудлыг дуусгах хүртэл хамт байгаад одоогийн хэрэг явдлыг дууссаны дараа салий гэсэн чи Канугийн эмээгийн үгийг сансан Ёри саналаас нь татгалзаад явна. За тэгээ Канугийн гэртээ ирэхэд эмээ нөрөн хоол хийчихээд сууж байна. Кануг эмээдээ уурлаа. Та заавал ингэх хэрэг байсан юм уу? Би танаас ганцхан зүйл л гуугаа үсттэй. Бид хоёрт хугацаа өгчих гэж гуугаа үсттэй. Тэр балаа жил мэлчин ач хүүгийн чин сэтгэлээс илүү чухал байгаа мó? Би үүнийг чиний төлөө л хийсэн юм шүү дээ. Гүй, та миний төлөө биш. Харин өөрийнхөө сэтгэл санааг амгалан байлгах гэж л хийсэн. Тэгээд өрөөлөгөө орохт нь эмээ хэлэх үггүй хоцорлоо. Маргааш нь Ёри хуулийн багийнхантайгаа уулзаад прокурорын байцаалтын үеэр асуултуудад хэрхэн хариулах зөвлөгөө авч байсан чи ухаан санаа нь шал өөр газарт байлаа. Тэгсэн Ёригийн менежер нь ирээд нэг брокерийн компани хувьцааг нь их хэмжээгээр худалдаж авч байгааг хэллээ. Тэгээд тэр брокерийн компани ард хан захирлын CL Group байгааг олж тогтоосныг хэлсэнд Ёри энэ бүхний ард хан захирал байгааг гадарлана. За нөгөө талд хан захирал удахгүй Reina Group-ийн хувьцаанаас хангалттай ихийг аваад хувьцаа эзэмшигчдийн ээлжид бус хурлаар Ёрийг солино гэдэгтээ итгэлтэй байлаа. Тэгсэн Ёри залгаад уулзах хүсэлтэйгээ хэлнэ. За энэ үеэр сэтгэлээр унсан Кануг эмээтэйгээ өдрийн хоол идэж байна. Тэгсэн хоолойгоор нь хоол давж өгөхгүй байгааг харсан эмээ нь яахаа мэддэггүй. Ёри хан захиралтай уулзаж тэдний групп Reina Group-ийн хувьцааг их хэмжээгээр аваад байгааг олж мэдснээ хэлээд хизэнээс эхлээд Reina Group-ийг онилсныг нь асуулаа. Хизээ эхэлсэн сонирн биш ээ. Харин цаашид яах вэ гэдэг сонирн байна. Хан саяны хувьцааг авах гэж оролцсон хүн нь чи байх нэ? Чи яагаад ийм юм хийгээд байгаа? Ингээд жи ухааны зүйлтийг авсан хүн нь чи байсан мэт. Тэр өдөр би тэнд очисон эмчээс энийг олж мэдсэн. Би эхэндээ тэр зүйлтийг яасан бол гэж гайхаж байсан. Харин одоо чамайг тэр зүйлтийг нуусныг мэдээд өөр зүйлд гайхаж эхэлж байна шүү. Би тэр зүйлтийг зориудаар нуусан гэж хэлэх гээд байна уу? Надад нууж хаагаад байсан зүйл байхгүй. Тэгээд чи тэр чин зүгээр л нэг зүйлт. За тэгсэн хан захирлын ээж ороод ирлээ. Тэгээд авчирсан бэлгээ шургуулганд нь хийх гэж угаад чи ухааны зүйлтийг хадгалсан хайрцгийг олж гонё. За тэгээд хан захирлыг өрөөлөн яаралтай дуудлаа. Эрэхт нь ээж нь нөгөө зүйлтийг барьчихсан сууж байна. Энэ яагаад чамд байж байгаа? Үннийг хэлэхэд би нэлийн хайсны эцэст 12 жилийн дараа олсон юм а. Жи ухаан үүнийг эцэг хүртэл зүүсэн болохоор би хадгалж угаад танд бэлгэлэх гэж байсан. Баярлалаа хүмүн. Дүүгээ мартаагууд чинь баярлалаа. Би яаж мартах вэ? Миний ганц дүү шүү дээ. Ингээд ээж нь тэрэнд бэлэг авчирснаа хэлээд зүйлтийг аваад явсанд хан захирал бараагаад үлдлээ. Ээж нь гараад шууд Канугийн эмээтэй уулзаж байна. Тэгсэн Канугийн эмээ Канугийн нэг асуудлаас болоод сэтгэл санаагаар жаахан унтсан байгаа гэдгээ хэлж бас саяхан нэг осолд ороод үхээдсэгсэн гэдгийг хэлсэнд хан захирлын ээж санаа нь зовлоо. Бодлогыг Кануг ирсэнд эмээ хан захирлын ээжийг сайн дурын бүлэгмийнхэн гишүүн гэж танилцуулдаг. Тэгээд тэд хамт хоол идчихэд хан захирлын ээж нөгөө зүйлтийг Канугт бэлэглээд муу зүйлсээс хамгаалдаг сайхус.
Гэд өгсөн дэмэнч баяртайгаар бэлгийг аваад Каногт өгч зүйлтийг хизээж хүзүүнээсээ салгахгүй зөөж яваарэ гэсэнд Каногч бэлгийг авлаа. За тэгээд хоолой идээд гараад иртэл ээжигээ нууцаар дагсан Кан захирал тэднийг машинаас ажиглаж байна. Тэгээд Каног нөгөө зүйлтний хайрцгийг барьцсан явж байгааг хараад гайхаад Каног Ёри хоёрын сүүн ёслолын үеэр ээж нь ирчихсэн зогсож байсныг саналаа. Ээж нь тэр үед Ёри дээр биш Каног дээр ирснийг ойлгоод тэрний хувийн хэргийг наривчлан судалж угаад 12 жилийн өмнө зүрх шилжүүлэн суулгах мэс засалд орж байсныг анзаардаг. Каног ажил дээрээ ирж нөгөө зүйлтийг хараад Ёригийн ярьж байсан зүйлт болохыг танилаа. Тэгэд хэсэг бодоод тэрэн лүү залгасан ч мань хүн утсаа авахгүй байлаа. Орон Каног ажлынхаа хоёртой хоол идэнгээ Ёри өөрөөс нь салахыг хүсснийг хэлсэнд нөгөө дүлэнч сэтгэлийг нь засах гэж янз бүрээр оролдоцгоно. Каног тэдэнд Ёригийн хайгаад өссөн зүйлтийг олсноо хэлээд үзүүлж тэгээд зүйлтээр дамжуулаад Ёритой эргэж нийлэх санаатайгаа хэлсэнд нөгөө хоёрын зүйлтийг үзэж угаад ард нэг тэмдэг байгааг харлаа. Тэгээд Каногт тэр тэмдэг нь зүйлтийг хийсэн хүний гарын үсэг гэж тайлбарладаг. Каног гэртээ ирээд Ёри шиг майхан засаад дотор нь ундах гэж үзсэн ч туухгүй цэд болж өгсөнгүй. Тэгээд тэсэлгүй уйлнаа хөрхий. Нөгөө талд Ёри ч бас Каногийн талаар бодоод майхан дотроо хэвдэж байлаа. Маргааш нь Ёри прокурорын газарт байцаалт өгөхөөр ирсэнд үүдэнд нь баахан сэтгүүлчд шавчиж харин Каногийн санаан заваад байж сууж чадахгүй л байлаа. Ёригийн компани асуудлыг Каногийн хамтрагч байсан ийм прокурор хариуцаж байж тэгээд Ёри тэдэнд мэдүүлэг өгнө. Хамгийн ихэнд би нэг зүйлийг тодорхой хэлмээр байна. Би их хурлын гишүүн Пак Жиндунтай хувийн болон ажлын ямар ч шугамар холбогдож байгаагүй. Утсаар ч ярьж байгаагүй. Гэр бүлийн хэмээн тэдний хүүтэй уулзах үед хүртэл би тэнд байгаагүй, ажлын шугамар гадаадд байсан. Шаардлагатай бол миний утасны хуулгыг шалгаж үзэж болно. Тиймээс хэрвээ энэ хэргийг шалгах гэж байгаа бол намайг биш, ОГ-гийн захирлыг шалгуул илүү оновчтой болов. Тэгээд Ёри хуульчаараа дамжуулаад ОГ захирлын Рейна зочид буудалд уран зураг худалдаж авах ажилтай холбогдуулан зарим зургийг зах зээлийн үнээс нь хэд өндөр үнээр авсныг нотлох баримт бүхий флаш дискийг ийм прокурорд өгдөг. Харин нөгөө талд Каног нэлээд бодсны эцэст хууль зүйн яамныхаа дотоод сайд руу хандаж өргөдөл бичгээр шийднэ. Оройн Ёриг бүх мэдүүлгээ өгөөд гарч ирэхэд баахан сэтгүүлчид тосч аваад камерныхаа гэрэл энтрийг гэрэлтүүлээд зураг авсанд мань хүн тулгамдаад хөдөлж чадахгүй зогслоо. Тэгсэн Каног ирж нөхдүүдээс халахлаад машиндаа суулгаад аваад явна. За тэгээд гэрт нь хүргээд нөгөө зүйлтээ өглөө. Хөх, энийг хаанаас олсон? Эмээгийн найз ихч өгсөн юм аа. Муу зүйлсээс хамгаалдаг гэд надад бэлгэлсэн. Тэгээд чиний хайгаад өссөн зүйлттэй адилхан санагдаад аваад ирлээ. Мөн байна. Би энийг хэсэг хугацаанд өөртөө байлгаж болох уу? Каногч хүсэлтийг нь зөвшөөрөөд зүйлтний ард зүйлтийг хийсэн хүний гарын үсэг бололтой тэмдэг байгааг хэлж хүсвэл тэр хүнийг олж өгч чадна гэдгээ бас хэллээ. Надад хэлэх өөр нэг зүйл байна. Иннээс цааш чи над дээр ирэх хэрэггүй. Харин би чам дээр иржий. Тэгэх юм бол хоёулаа уулзсан ч гэсэн чи имэд амлсан амлалтаа биелүүлж чадна штэ. За тэгээд Ёри зүйлтийг бариад оройжин бодлогошорно. Маргааш нь Каногийг өрөөндөө сууж идэл хилцсийн дарга нь ирж тэрнийг ахлах прокурорын талаар шүгэл үлээсэн өргөдөл бичсэн эсхийг асуусанд Каногч тийм гэлээ. Тэгсэн дарга нь сандарсан бол мань хүн юу ч болоогүй юм шиг л шүүх хуралд орохоор яваад өгнө. Эннээс нь болоод прокурорын газар бөөн бужигнаан болж эхэллээ. За энэ үеэр ийм прокурор өмнө нь Рейна зочид буудлын уран зураг худалдан авалтын хилцсийн дарга байсан одоо Чон галерейд ажиллаж байгаа эмэгтэйг авчираад байцааж байлаа. Тэгээд тэрнийг буруутан болж гарцаагүй ял авах юм байна гэж сүрдүүлсэнд нөгөөх нь айгаад бүх хүннээ хэлэхэр болно. Тэгсэн нөгөө талд их хурлын гишүүн Пак Жиндун амиа хорлсон тухай мэдээ цацагдсанд ОГ захирал Хари 2 сандарцгаана. Тэгээд ахлах прокурор дүүрүүгээ залгаж цаашид яах талаар зөвлөлдсөнд цаадах нь хэргийн гол эзэн өгсөн учраас хэрэг шууд хаагдана гэж байна. Удалгүй Каногийн өргөдлийн дагуу яамнаас тэдний газарт шалгалт ирсэн бол удирдлагууд нь Каногт уурлаад нөхрийг хөдөө ажилуулахаар шилжүүлжээ. Тэгсэн мань хүн уурлаад өрөөндөө ороод иртэл өрөөнийх нь хоёроо тэрний асуулгасан зүйлт хийсэн газрыг олжчихсан хүлээж байлаа. Тэгэд Каног Ёритой холбогдоод тэр газар руу явхаар болцгоно. Оройн мань хоёр нэг хүн дээр очиод зүйлтээ үзүүлсэн ч тэр хүн өөрөө хийгээгүй 2 жилийн өмнө нас барсан ээж нь хийснийг хэллээ. Гэвч тэр хүн зүйлтэнд гараа хүргэсэн даруйда зүйлттэй холбоотой сүнслэг зүйлсийг мэдэрч эхэлдэг.
Энэ зөвлөлт нь сахиус чиний хувь тавилангаа өөрчилсөн байна. Энэ зөвлөлт чинийх биш үсттэй. Тэр үед чи тэр хүнийг тавьж явуулах ёстой байж. Гэвч тэгээгүйгээс болоод нөгөө ертөнц рүү явах ёстой байсан сүнс энэ ертөнцөд гацсан байна. Тийм болохоор өөр дагуурыг нь одоо амсаж байгаа хэрэг. Тэгэд гараа өгөхийг зангасанд ёриж гараа өглөө. Хүйтэн байна. Харах өсгөө зүйлсийг хардаг үз. Хүний бие өөрийн гэсэн дулаантай. Тэр дулаан нь сүнснүүдийг ойртохоос сэргийлж байдгийг. Хүйтэн зүйлс халуун зүйл рүү ойртож чадахгүй. Зүй тогтол нь тийм юм. Чи амьд хүнтэй гар бариагүй удсан байц. Магадгүй чи өөрийнхөө гарыг хүйтэн болсныг мэдэхгүй байгаа бах. Сүнс хараад байдгийг нь өөрчлөх арга байхгүй юу? Чи өөрийн өөрчилсөн зүйлийг буцааж хэвэнд нь оруулахын тулд амиараа төлөх болно доо. За тэгсэн маань хоёр цочирдлоо. Тэгээд гараад явж байхдаа каног тайвшруулах гэж оролдоно. Хэрвээ сахиусаас болоод би ийм болсон бол Жихуаны үхэлд жинхнээсээ би буруутай болж таарлаа. Жихуан надад ямар нэг зүйл тохиолдвол миний өмнөөс өөрөө үхнэ гэж хэлж байсан. Би харин арай өөрөөр харж байна. Энэ бүхний гол учир нь энэ зүйлт гэж би бодохгүй байна. Тэгээд ч Жихуан чамд энийг сайхан сэтгэлийн үүднээс л бэлгэлснээс чи буцааж аваагүй шүү дээ. Нэгэнт үүнийг чамд бэлгэлсэн болохоор чамд байсан нь дээр гэж бодож байна. Маргаашны хурлын гишүүн Пак Жиндууны хүү Пак Сүнжээ аавынхаа оршуулгад оролцох шалтгаанаар шоронгоос 5 хоногийн тусгай чөлөөгөөр төр суллагдж байна. Тэгсэн цагтаа алдартай байсан их хурлын гишүүн Пак Жиндууны оршуулгын ёслолд нэгч хүн ирэхгүй байсанд Сүнжээ шоконд орлоо. Тэгээд дургуун хүрээд цагдаагийн тогтоож өгсөн бүсээс зөвшөөрөлгүй гараад явсанд цагдаа нар оргодол гэж үзээд эрен сурвалжилна. Нөгөө талд ог захирлын дүү ахлах прокурор дээгүүр ярьж байгаад Рейне компани хэргийг чимээгүйхэн хаалгадаг. Нөгөө талд хувьцаа эзэмшигчд ёрыг албан тушаалаас нь буулгах төлөвлөгөө нааштай хэрэгжиж байсанд ган захирлын сэтгэл хангалуун байгаа бололтой. Гэртээ нууцаар ирсэн Сүнжээ өөрийнхөө эд зүйлсийг ухаж шуугаад хуучны нэг бичлэг оллоо. Тэгсэн бичлэг 12 жилийн өмнө Сүнжээгийн найз охинтойгоо хамт явсан дарвуулт завны аяллаа бичлэг байлаа. Сонирхолтой тухайн үед Жихуаны живж өгсөн тэр онгоц дээр Сүнжээч бас явж байсан болж таарна. Тиймээс тэрний камерт санамсаргүйгээр нэг ноцтой зүйл бичигдэж үлдсэнийг сая үдсэн Сүнжээ гайхаад баярлдаг. Тоглоом дуусах болоогүй байгаа юм биш үү? Тэгэд Ёри руу залглаа. Ёри танихгүй дугаар авахгүй байсанд тэр нь лөө 12 жилийн өмнө дарвуулт хөлөг дээр болсон явдлыг санаж гинөө. Тэр талаар яаралтай уулзах хэрэг байна. Пак Сүнжээ гэсэн мессеж явуулдаг. Мессежийг авсан Ёри шууд буцаж залгаад ямар асуудлаар уулзах гэж байгааг нь асууна. Түр хүлээж байгаарай. Би эхлээд нэг зүйлийг оролдож үзээд болохгүй бол чамтай холбогдъё. Эхлээд би нэг хүнийг сүрдүүлж үзээд хий. Сүрдүүлэг бүтлгүйтүүл залгана. Тэгэд нөхөр уцаа тасалчлаа. Дүрс солигдоход нөхөр нэг агуулах бололттой газарт нэг хүнтэй уулзах гэж хүлээж байна. Оройн каногт дуудлага ирсэнд мань хүн хэргийн газарт очино. Тэгсэн тэнд нөгөө Сүнжээгийн цогцос байлаа. Гайхсан каногийг очтол тэнд нь цустай төмөр барьчихсан Ёрыг зогсож ирсэнд мань хүн шок. Цагдаа нарч тэндээс Ёрыг байцаахаар аваад явлаа. Харин нөгөө талд кан захирал шоконд орсон байдалтай байна. Тэр гартаа нэг камер барьж. Тэгээд түрүүхэн болсон явдлыг санана. Тэрнийг очиход Сүнжээ байж ич. Тэгээд тэрэнд нэг бичлэг үзүүлсэн нь кан захирал дөө Жихуаныхаа гараас зураа зогсож байгаа бичлэг байлаа. Бичлэгийг харсан кан захирал тэр үед болсон явдлыг сандгаа. Тэр өдөр нөхөрөө Жихуантай муудалцаа зогсож итэл гэнэт дарвуулт хөлг нь хад мөргсөнд Жихуан хөл алдаад хөлгийн хажуу руу унсан байж. Кан захиралч самбаачлаад Жихуаны гараас нь бариад авсан байлаа. Тэгсэн нөхөрд өөрийг нь өргөмөл хүүхэд гэдгийг нь хүмүүс ярьж байсан санагдаад тэгээд сэтгэл шулуудаж гараа тавиад Жихуаныг унгаасан байж. Тэгэхэр үнэ. Надад нэг юм хүсэлт байна. Би Солонгосоос бүр мөсөн яваад эргэж ирэхгүй байх санаатай байна л та. Надад онгоц олж өгч чадахгүйз. Бас 10 тэрбум вон зэлчих. Чи чинь галзуурсан юм биш үз. Би яаж ч галзуурсан төрсөн дүүгээ ингэж алахгүй шүү. Хэрвээ энэ бичлэг задрах юм бол чи дууслаа л гэсэн үг. Бүх амьдралаа сүрүүлэхийн оронд 10 тэрбумыг өгөөд салуул зүгээр биш үү? Чам шиг навшиг би сайн мэднэ. Хизээч наад мөнгөн дээрээ зогсохгүй үсттэй. Тэгсэн Сүнжээ янзыг нь үзэх гэж ээж рүү залгасанд. Нөхөр хажуудаа байсан төмрөөр толгойн цохиод унгаацсан юм байна. Тэгсэн тархин хагараад газар дээрээ чадарсанд кан захирал сандраад ийш тийшээ хартал тэнд ширээн дээр суйрлуулсан камер байж. Гэтэл Сүнжээгийн утсан дуурайд Ёри залгасанд
Нөхөр тэрнийг Ёритой холбогдсныг мэдэж. Тэгээд байгаа газрынхаа хаягийг сүнжээгийн утаснаас явуулаад өөрөө тэнд цагдаа дуудаж. Учрыг мэдээгүй Ёриг очиход сүнжээ өгчгсөн хэвтэж байсан нь ойлгомжтой. За тэгээд оройн цагдаагийн газраас гарахдаа Ёри Каногийг орон нутаг руу шилжихэр болсныг цагдаа нарын ярианаас олж мэдсэн байлаа. Маргааш нь Каног ажил дээрээ ирээд тэсэлгүй сүнжээгийн цогцос олдсон газар руу шинжилгээ хийж үзэхээр явдаг. Харин Ёриг ажил дээрээ сууж идэл өрөөнд нь Жи Хуаны сүнс ороод ирсэнд тэр цочирдно. Зарим нэг тал сэтгэл нь хямарсан Канзахрал үдээс өмнө бүх уулзалтаа цуцлаад үдээс хойш ажилдаа гарахаар бэлдэж байна. За сорой борон танартай санхүүтэй холбоотой гялс нэг чухал юм дуулгаадах юм. Тэгэхээр дугаарыг маань хамтрагч Simple нь хэрэглэгчдэд нийгмийн даатгалын шимтгэл төлдөгч вэ, гүйч вэ ашигладаг банкныхаа дансны хуулгыг эсвэл банкны нэвтрэх хэрэгэ Simple app-д оруулаад 2 хүртэлх сая төгрөгийн зээл авах боломжийг микро зээл үйлчилгээгээрээ санал болгож байна. Нийгмийн даатгал төлдөггүй штэ гэж санаа зовох шаардлагагүй юм байна. Ашигладаг банкныхаа дансны хуулгыг эсвэл банкны нэвтрэх хэрэгэ Simple app дээр оруулаад зээлийн эрхээ шалгаадныг үзээрэй гэж. Нөхцөлийн хувьд 2 хүртэлх саяыг 90 хоног хүртэлх хугацаатайгаар тэгээд 2.9-оос 3.8% хүүтэйгээр юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Simple Facebook page болон 1828 дугаараар лавлаарай. Нийгмийн даатгалын шимтгэл төлдөгч вэ, гүйч вэ дансны хуулгаараа зээлийн эрхээ шалга. Simple микрозээл. Тэгсэн туслах нь өчигдөр өмсч явсан цамцных нь запникных нь өрөөсөн байхгүйг хэлсэнд нэг нь хэргийн газар хаягдсан болохыг ойлгодог. За үүндээ зэрэгцээд хэргийн газарт Каног тэр запникийг нь олоод хэд мөрийн баримт болгоод авч байна. Тэгэд утсаар ярьж идэл. Араас нь ачааны машин ирж мөргөх гэсэн ч яг тэр үед амжиж ирсэн Ёри тэрнийг түлхэж холдуулаад өөрөө мөргүүлээд унлаа. Сандарсан Каног Ёритой түргэний тэргэнд суугаад явхдаа цүнхээ хэргийн газар үлдээгээд явчихсанд нэг хар хувцастай нөхөр цүнхийг аваад явдаг. Эмнэлэгт хүргэгдсэн Ёригийн амийг аврахын тулд эмчнэр яралтай мис засалд орцгоосон бол мань Каногийн зүрх нь өвдөд ухаан алдлаа. Аз болж эмч ирээд Каногт тохиолдсон зүйл зүрхний ноцтой асуудал биш. Гентийн стрессээс үүдэлтэй төр зүрийн үзэгдэл гэсэнд Каногийн ажлынхан болоод эмээгийн санаа амарна. Каног ухаан ороод Ёриг асууна. Тэгсэн нөгөө хэдэн тоомтой хариу өгөхгүй байсанд шууд босоод явлаа. Тэгэд мис засал хийсэн эмчтэй нуулзахад эмч нь Ёригийн биеийн байдал муу байгаа учраас сэтгэл зүйн бэлтгэлтэй байхыг зөвлөдөг. Оройн Каног эмнэлгийн гадаа байхдаа эмээгээ Канзахралын ээжтэй утсаар ярьж байгааг санаандгүй сонсчихно. Тэгэд ярианаас нь өөрт нь зүрхээ өгсөн хүн нь Жи Хуан байсныг олж мэддэг. Гайхсан Каног энэ талаар эмээгээс асуусан димэн саяхан өдөр хамт хоол идсэн хүн бол Жи Хуаны ээж гэдгийг. Бас Жи Хуаны ээж бол CL Group-ийн дэд захирал гэсэнд 12 жилийн өмнө Ёритой хамт осолд орсон Жи Хуаны зүрхийг тухайн үед өөрт нь шилжүүлэн суулгасан болгоёг Каног ойлгоно. Бас Ёригийн хайгаад өссөн сахиусан зүйлд өөртөө ч бас холбоотойг ухаарна. Энэ үеэр Ёри комын байдалтай байлаа. Оюун санаандаа тэр өөрөө нэг ногоон талд очсон байна. Өмнө нь нэг жим байсанд тэр жимээр алхлаа. Тэгсэн замд нь цогцсыг нь олоход тусалсан Ёнжуугийн сүнс таарна. Тэнд бас өөрийнх нь тусалж байсан өөр олон сүнснүүд ирчихсэн байна. Тэгээд бүгд Ёритой гар барихад тэднээс ямар нэг эрчим хүч Ёрид шингэж байх шиг байна. Харин Каног эмээгийнхээ байн очдог сүмд ирж байна. Тэгээд тэнд Жи Хуаны чандар байгаа газарт очно. За тэгээд зүйлтийг нь зургийнхын өмнө үлдээгээд амийг нь аварч зүрхээ өгсөнд бас Ёригийн амийг аварсанд чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлдэг. Тэгээд Ёригийн амнаас дээсэн дөрөнд байгаа учраас боломжтой бол тэрнийг амьд үлдээхэд туслахыг гуйна. Зарим нөгөө жим Ёриг нэг голын эрэгт хүргэж. Тэнд Ёриг нэг завтай хүн хүлээж байлаа. Тэгэд гараад сунгахад Ёриж гараас нь барьлаа. Энэ үеэр завнаас харутаа суунгалж Ёриг орохдоо зэрэгцээд тэрний даралт унаад зүрхэн зогсож эхэлдэг. Гэвч эцсийн мөчөд хаанигтайгээс гэрэл харваж ирсэнд нөгөө хүн Ёригийн гарыг тавилаа. Гайхаад Ёриг эргээд иртэл тэнд нь Жи Хуан зогсож байна. Жи Хуан энд ингээд таардаг юм байж. Чиний оронд амьд үлдсэн намайг уучлаарай. Зүгээрээ тэр үед миний хэлж байсан үгийг санаж байгаа үстэй. Ёри чи энэ завин дээр гарах хэрэггүй. Энд ирсэн хүмүүс бүгд чамаас тусламж авсан хүмүүс. Энэ хүмүүсийн чамд талархсан сэтгэлийн хэлж
Одоо хүртэл чамайг цааш нь явуулахгүй барьж байгаа юм. Хамгийн чухал нь ямар ч үед чиний гарыг хизээж тавихгүй тэр хүмүүс чамд яг одоо дулаан элчийг өгч байгаа. Тиймээс одоо буцаад явдаа. Харин чи яах вэ? Чи явж би үлднэ. Надаас болоод чи олон хэцүү зүйлийг туулсан. Харин одоо би байх ёстой газар руугаа явлаа. Баярлалаа. Жихуана. Чамд ч бас баярлалаа. Тэгээ Жихуан нөгөө завинд суугаад гараа далалсаар явлаа. Хэсэг хугацааны дараа Ёри ухаан орсонд ойр дотныхны хүмүүс бүгд хажууд нь байна. Мань хүн комын байдалтай болоод 7 хонсны дараа ухаан орсон нь энэ. Энэ үеэр Кан захирлын туслах Ёриг машинд дайруулсан нь жолоочийн хайхрамжгүй үйлдэлээс болсон гэж дүгнсэн учраас ямар нэг гүнзгийрүүлсэн мөрдлөг хийгээгүй гэдгийг Кан захирлд илтгэж байдаг. Каног нөгөө зүйлтийг Жихуанд буцааж өгснэг хэлсэнд Ёрич тэрэнд талархлаа илэрхийлдэг. Тэгсэн тэднийг ингээд ярилцаж байтал хоёр эмээ ороод ирлээ. Хоёр эмээ эмчтэй нуулзаад Ёригийн бие хурдан сайжирч байгааг мэдсэн учраас санаа нь амарсан байдалтай байлаа. Тэгээд Каногийн эмээ Каногийн амийг аврах гэж өөрийнхөө амнасыг эрсдэлд оруулсанд Ёрид чин сэтгэлээсээ талархал илэрхийлээд тэднийг үлдсэн амьдралынхаа туршид үргэлж хамт байгаасай гэж хүсэж байгаагаа хэлсэнд мань хоёрч хагартлаа баярлцгаана. Ёри хэдийгээр ухаан орсон ч энийг нууцлахыг эмчээсээ хүссэн байжээ. Учир нь тэр энэ хугацааг ашиглаад нэг ажил амжуулах гэсэн байна. Энэ үеэр өрөөний гадаа Хари ээж ах хоёртойгоо ирчихсэн байлаа. Тэд Ёригийн эрүүл мэндэд санаан зовоод ирсэн ч Ёригийн эмээгийн нүрийг харж чадахгүй байсан учраас харсан даруйдаа буушуухан нуугддаг. Тэр өдөр Каног хэрэг болсон газарт очлоо. Тэгээд өөрийг нь мөргөх шахсан жолооч нойр муутай явснаас болоод жолооны ард унтсан гэж мэдүүлсэнийг олж мэднэ. Тэр үед барьж явсан цүнхэн алга болсноос гадна тэр хавийн хяналтын камерын бичлэг ор сураггүй алга болжээ. Каногч энэ хэргийн ард сүнжээг алсан хүн байгаа гэдгийг сэжгэлж эхэлдэг. Тэгсэн утсанд нь дуудлага ирсэнд тэрч Ёри дээр очлоо. Учир нь Ёри эмнэлгээсээ гэртээ гарахар болжээ. Сонирхолтой нь мань хүн урдных шигээс хүнс харахаа бойлжчихсан байсанд Каног их баярлдаг. Орон ярилцаж байхдаа тэднийг машинаар мөргсөн жолоочийн ард сүнжээгийн аминд хүрсэн хүн байгаа гэж бодож байгаагаа Каног хэллээ. Тэгээд энэ хэргийг өөрөө хариуцаж мөрдөх учраас санаа зовхгүй байхыг хүссэнд Ёрич тэрнийг болгоомжтой байгаарай гинэ. Маргааш нэг сүмд Жихуаны дурсгалыг хүндэтгэх ёслолыг бэлдэж байна. Кан захирал өөрөө тэр ёслолыг гардан зохион байгуулахаар ажиллаж байлаа. Оройн Каног орон нутаг руу шилжих болсон учраас өрөөнийхөө хоёртой магшарж идэж байна. Харин нөгөө талд Ёри болж өнгөрсөн бүхнийг эргэцүүлэн бодож угаад нэг учгийг ойлгох шиг болно. Тэгээд таксигаар нэг тийшээ явлаа. Тэгсэн Каног залгасанд мань хүн гэртээ амарч байна гэж худлаавж байна. За тэгээд сүнжээгийн гэрт очиод гэрт нь байсан эд зүйлсийг шалгадаг. Тэгсэн ширээн дээр нь SD карт нь байхгүй камер байсанд 12 жилийн өмнө осол болсон газраас олдсон зүйлсийн жигсаалт дунд камер байсныг сандаг. Тэгээд тэр камерын SD картыг хайтал хаалга онгойж гаднаас нэг хүн ороод ирсэнд Ёрич бушуухан нуугдлаа. Нөхрийг ойртоод ирэхээр нь гольфийн цахиураар цогхоор дайртал. Тэр хүн нь Каног байж тарсанд хоёулаа гайхаад цочцголоо. Нөгөө талд Кан захирал өөрийгөө CL группийн тузын дарга цаашлаад Рейна группийн гол хувьцаа эзэмшигч болно гэдэгтээ бүрэн итгэлтэй болсон байна. За тэгээд маргааш нь сүмд Жихуаны дурсгалыг хүндэтгэх ёслол эхлэхэд Каногийн эмээ, Харигийн ээж Og захирал болоод бусад хүмүүс эрдэцгээдэг. Кан захирал ч ёслолын үеэр дүүгийнхээ дурсгалыг хүндэтгэж сэтгэлийн үгээ хэлээд дүүгээ маш ихээр хайрладаг тухайга ярьсанд бүгд алах ташцгаана. Энэ үеэр цагдаагийн машин дохоогоо хангинуулсаар нэг тийшээ давхиж байна. Машинд Каног байсан бол Ёрич нэг тийшээ явж байна. Өмнөх оройн мань хоёр нөгөө сүнжээгийн гэрт санамсаргүй таарахтаа Каног нэг ханын тавиурыг санамсаргүй мөргсөнд дээр нь байсан гольфийн бөмбөг унаад дотроос нь SD карт гараад ирсэн байж. Тэгэд тэд картан дах бичлэгийг үзээд яралтай хөдөлсөн нь энэ байлаа. Каног эхлээд Кан захирлын ажлын өрөөнд очиод прокурорын зөвшөөрлийн дагуу бит өмжилдэг. Харин нөгөө талд ёслолын үеэр Кан захирлын ээж нөхрийнх нь эрүүл мэнд тааруу гадаадад эмчлүүлж байгаа учраас CL группийн тузын даргын албан тушаалыг Кан захирлд шилжүүлэн өгөх гэж байгаа тухайга ярьж байлаа. Тэгсэн Ёри ирээд яриаг нь тасаллаа. Яриагт нь тасалсан дуучлаарай. Эхлээд танд үзүүлэх нэг чухал зүйл байна.
Маний хүнийг ингээд гэнт хүрээд ирсэнд тэнд байсан бүгдээрээ гайхаж байна. Учир нь нөхдүүд Ёриг коми байдалтай байгаа гэж бодож байсан байна. Жи Хуаны бидэнд үлдээсэн сүүлийн нэг илгээмж байна. Энэ бичлэгийг та үзнэ үү? Тэгэд Ёри флашыг өгсөнд Кан захирал сандарлаа. За тэгэд бичлэгийг дэлгэцэнд тоглуулахад тэнд Кан захирал эцсийн мөчөд Жи Хуаны гарыг зориуд тавьж ус руу унгаж угаа бичлэг гарлаа гэж. Цочирдсан Кан захирлын ээж тэнд байсан зочдыг тэндээс гаргахыг туслахуудаа тушааж байна. Кан Минхуана би харсан зүйлдээ итгэж чадахгүй байна. Ээж хүлээлтээ. Энэ таны бодож байгаа шиг зүйл биш ээ. Ёри чи энэ бичлэгийг хаанаас авсан? Тэр өдөр Пак Сүнжээ тэнд камертай явсан юм байна лээ. Энэ бичлэг тэр камераас олдсон юм. Уучлаарай. Таныг зовоох зүйл хийсэндээ хүлцэлвч. Та үүнд итгэж болохгүй. Та миний үгнээс илүү Ёриг үгэнд итгэж байгаа юм уу? Бид энэ бичлэгийг үнэн эсхийг шалгаж нотлох хүртэл чи өөрийгөө албан тушаалаас түр түтгэлцсэн гэж бод. Би чамд итгэхгүй байна гэж хэлээгүй. Энэ бичлэгийг шалгах ёстой гэж хэлж байна. Үгүй. Та надад итгэхгүй байгаа. Анхнаасаа л итгэдэггүй байсан. Хүүхэд авахаас л та надад юусоо итгэдэггүй мөртлөө Жи Хуаны хэлсэн бүхэнд итгэдэг байсан биз дээ. Би яавал таны итгэлийг олж авах юм бэ? Би өөрийгөө буруугүй гэдгийг заавал нотлно. Тэгээд нөхөр тэндээс гараад туслахтаа хамгийн шилдэг хуульчдаг яаралтай хөлсөлж энэ хэрэг дээр шүүхтэлцэхэд бэлдэхийг тушаадаг. За тэгсэн Ёри ирлээ. Кан Минхуан чи яаж чадваа? Чи Жи Хуанд яаж тэгж хандж чадваа? Бүгдээрээ л Жи Хуан ийм, Жи Хуан тийм гээл. Чи надад ямар байсныг хизээж ойлгохгүй. Чамд төрхөөс чинь л бүх зүйл байсан. Харин би ухаан орсон цагаас л ад үзэгдэж ирсэн. Яаж ч хичээсэн дандаа хоёрт байх ямар байдгийг чи мэдхүү. Тиймээс би өөрт байх ёстой байсан тэр зүйлсийг буцааж авахар шийдсэн. CL группийг, ээжийг бас чамайг. Гэтэл тэр олон хүмүүсийн дундаас очиж чи миний бүх насаараа бүтээсэн бүхнийг булааж байгаа юм уу? Би тийм ч амархан бууж өгөхгүй шүү. Энэ чиний шалтгаан юм уу? Ийм байлаа гэд чи Жи Хуаныг Пак Сүнжээг алж болно гэж юу? Бас намайг хүртэл алах шахсан. Чи зөвхөн өөрийгөө л бодсон. Гэтэл Жи Хуан яах болж чинь? Чамд итгэсэн цорын ганц хүнд чи яагаад тэгж хандсан? Жи Хуан тэгж хэлүүлж байна уу? Тэр энд байна уу? Хөөе, Кан Жи Хуан. Би чамаас болоод ямар их зовлон амсныг мэдэж гин үү? Чамаас болоод бүгдээрээ надтай хинч биш юм шиг харьцаж байсныг чи мэдхүү. Тэгсэн Кануг цагдаа нартай ирээд нөхрийг Пак Сүнжээгийн аминд хүрсэн хэрэгээр баривчлаа. Учир нь гэртэн нэгжлэх хийх үеэрээ Кануг Сефнес нь Сүнжээгийн нууц камерыг олсон байж тэнд Кан захирал Сүнжээгийн толгой руу цохиж байгаа нь тодоостод бичигдэж. Ингээд цагдаа нар гавлаад аваад явсанд Кан захирал Канугийг харааж зүгсээр чирэгдээд явна. Занга CL группийн захирал Кан Минхуан Пак Сүнжээгийн аминд хүрсэн хэрэгээр баривчлагдсан тухай мэдээ орон даяар таарлаа. Үүнтэй зэрэгцээд ийм прокурорч Ог захирлын оффист нэгжлэг хийж байна. Энэс гадна Ог захирлын дүү ахлах прокурор Ог Донгжуны оффист ч бас нэгжлэг хийж эхэлсэн байлаа. Гэтэл нэгжлэгийн үеэр нэг уран зургийн араас хананд байрлуулсан Сеф гараад ирсэнд Ог захирал сандраад тэдэнд саад хийх гэж оролдоно. Та нарын энэ зөвшөөрөлд чинь Сеф нэгжих тухай зөвшөөрөл байгаа юм уу? Байхгүй бол та нар өөрсдөө асуудалд орно шүү. Алив наа зөвшөөрөл аваад ир. Хари. Энэ яагаад ийм бүрсгэр байгаа юм бэ? Хари, ээжийнхээ шилийг аваад ирдэ. Сандарсан Хари нүдний шилийг нь авчираад өгсөн ч Ог захирлын нүд нь бүрлдэж байснаа ухаан алдаад унлаа. За тэгэхэд нэг жил өнгөрлөө. Хари өөрөө зочид буудлынхаа ресепшнээр ажиллаж байна. Харин Ёригийн үнэнч туслах бом менежер Рейна группийн удирдах зөвлөлд гишүүнээр орохоор болсон байлаа. Дүрс солигдоход Хари ахтайгаа шоронд хоригдсон ээжигээ эргэж ирж байна. Ээж нь тэнцэнтэй байгаа хүүгээ хашир болгоомжтой байхыг. Харин Харид хичээнгүлэн зүтгэж Рейна группийн тузын дарга болсон Ёригийн итгэлийг олж авахыг зөвлөнө. Тэгэд ямар ч үед Ёрид үнэнчээр зүтгүүл ирээдүйд аль нэг буудлаа тэрэнд хариуцуулж магадгүй гэсэнд Хари гайхсан жаргагүй эрхэнд хүлээн зөвшөөрлөө. Зарим энэ хоёр уулзаж байна. Кануг орон нутагт ажиллах болсон учраас Ёри тэрнтэй уулзахаар ирсэн нь энэ байж. Кануг хариуд нь тушаал дэвшиж, ерөнхий прокурорын орлогчоор тамилагдаад буцаад Сөүлд ажиллах болсноо хэлсэнд Ёри баярлана. Дүрс солигдоход шоронд хоригдсон Кан захирал дээр ээж нь эргэлтээр ирж байна. Яагаад намайг эргэлтээр ирэхийг зөвшөөрөхгүй юм бэ? Ээжигээ санахгүй байна уу? Би таны царайг харахаас айсан юм а. Жи Хуанд хийсэн зүйлийн дараа
Би таны царайг яаж харах юм бэ? Тэгээд тэр өмнө нь эмээн ээжийг нь шахаж өөрийг нь гэр бүлээсээ холдуулахыг шаардж байсныг сандаг. Тэжээсэн Берут тэрэг хэвддэг. Хүний хүн хүрэн боортой гэдэг. Энэ хүү нэг л өдөр эргээд Жихуан та хоёрт гай болно шүү. Яалаа гэж дээ. Жихуан тэр хоёр нэгэндээ хичнээн хайртай билээ дээ. Тэглээч Михуан бол миний хүү. Та дуртай дургүй байхаас үл шалтгаалаад би хүүгээ хөөж чадахгүй. Энэ яриг эргэж сансан ган захирал ээжээсээ уучлал гуйдаг. Миний хүү ээж рүүгээ хардаа. Ээжигээ юу бодож байгааг мэдмээр байна уу? Чи нэг л мэдхэд эндээс гарна. Тэр цагт чамд очих газар байхгүй юм шиг санагдах бах. Тэгвэл тэр үед ээж нь чамаа гэртээ хүлээгээд сууж байна шүү. Тийм болохоор тэр өдөр ирэхэд ээжтэй эргээд хүрээд ирээрэй. За тэгсэн Кам Минхуан уйлнаа. Зайран Канугийн ажилдаа эргэж ороход өрөөнийх нь хамтрагчид баяртайгаар угтцгаана. Харин Ёриг ажил дээрээ явж байтал нэг охин ирээд мөрөгчлөө. Сандарсан Ёрийн охиныг татаж босгосонд тэр нэг ийм үйлдэл хийхийг хизээж харж байгаагүй ажлынх нь гайхдаг. Дүрс солигдоход Райна группийн хувьцаа эзэмшигчдийн ээлжид хурал болж байна. Хурлын үеэр эмээ тузын даргын албан тушаалаа Ёрид шилжүүлж байгаагаа зарлсанд бүгдээрээ алга ташин баяр хүргэцгэнэ. Кануга сүү тавьсан өдөр чамд хэлсэн үгийг санаж гинөө. Үнэн дээр би тийм өдөр ирнэ гэж итгэж байгаагүй. Тэгсэн одоо харахад бидний мөрөөдөл биелэлээ олсон байна штэ. Харин тийм ээ. Хүмүүсийн хувьд энгийн л зүйл. Бид хоёрын хувьд гайхамшиг шүү дээ. Хоёулаа ингээд хөдлөлцөөд явах боломжтой байна гэдэг нь өөрөө гайхамшиг шүү дээ. Тэгвэл хоёулаа дараагийн ямар гайхамшигыг мөрөөдөх үү? Ингээд мань хоёр нэгэн лүгээ харж нэмсгэлснээр энэ галзуу цуврал маань дууснаа гэж. За энэ галзуу цувралын маань тайлбар ингэж нэг юм дуусч та нарын санааж амарлаа, хэдэн бороогийн санааж бас амарлаа. За тэгэхээр та нарыг те одоо удаан хүлээлгээд явах вэ? Бошуухан шиг ярьж дуусгаад санааг нь амраагаад өгөөрэй гэд хэдэн бороонуудтай энэ галзуу цувралыг Simple App хамтран хүргэлээ гэж. Simple Микро зээл. Биднийг аз жаргалтай болгоод үзвэл амьдралд олон хобби, аялал, өөрийгөө хөгжүүлэх гэл гэвч нөгөө л санхүүгийн асуудал гарахад өөрөөс хамаарахгүй шалтгаанаар хэрэгцээ зээл авч чадахгүй тулгардаг. Энэ үед Simple микро зээлийн үйлчилгээг ашиглан энэ дээрш төлдөгч бай, үгүй ч бай, дансны хуулгаараа 5 хүртэлх сая төгрөгийн зээлийн эрхээ шалгав. Simple микро зээл. Та нар мөн тэгэд моброо дэмжиж лайкараа булаад өгцгөөгөөрэй. Бас галзуу кино Instagram хуудасаа дагаарай. Тэгэд саба дараагүй бол дараад нэгдээрэй. Гиснэс нэрэ манайхан дараагийн галзуу цуврал маань үнэн солиотой галзуу цувралыг ярихаар хэдэн бороонууд нь бэлдэж байгаа шүү. Харин та нар маань лайка дараал хүлээж өгөөрэй гэж.